Говьалтай аймгийн нийт хүн ам 57 мянга орчим бөгөөд 33% нь 9 булаг сумд амьдардаг. Тэгвэл 9 булаг сумыг аймгийн төвдөө хатуу уучлалттай автозамаар холбосноор иргэдийн ажендралд чухал нөлөө үзүүлж ирээдүйд аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр орно гэж үзэж байгаа юм. За автозамыг 2 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ талаарх мэдээлэл үзүүлье. Говьалтай аймгийн 9 булаг суманд хийгдэх автозамын бүтэн байгуулалтыг анх 2024 онд эхлүүлж байсан. За ингэхдээ эхний ээлжийн 4.5 тэрбум төгрөгийг төсөв тусгасан ч барилгын ажил нь эхлэх байна. За ингээд 2025 онд улсын төсөв дахин 5.6 тэрбум төгрөг тусгаж нийт 10 тэрбум төгрөгөөр замыг бүтэн байгуулахаар болж байна. Говьалтайчуудын хувьд бол мэдээж одоо бусад аймагуудтай хөгжлөө энэ тэнцүү авч явахын тулд энэ автозам дэд үтцэн ажилд бол эхний ээлжинд онцгой анхаарлаа хандуулах ёстой. Одоо аймгийн төвийнхээ хаана амьдарч байгаас үл хамааран одоо хальж цэгт очиход энэ засмал замаар явах энэ нөхцөл бүрдэж байна. Санхүү мөнгөний хувьд, төсвийн хувьд хамгийн бага төсвөтэй ийм аймаг. Тэгээд ялангуяа энэ зам руу чиглэсэн одоо хөрөнгө оруулалт их багатай байсан нь бол одоо ингээд 21 аймагаас хамгийн сул дэд үтцтэй аймаг болох ийм одоо нөхцөл үүссэн. Зам дагаад хөгжил гэдэг тэгвэл энэхүү хатуу уучлалттай автозам ашиглалтанд орсноор нутгийн иргэдийн амьдралын чанар сайжрахын зэрэгцээ эдийн засгийн хөгжил чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм а. Шорон замтайхаас чи 90 тэгэл тоосчлт 100 хаврын улиралд 90 тоосчлт одоо ингээ хавар нойтонд хурдтай үед шавар шавхаа гэдэг ирнэ хэцүүлтэй. Яалтчгүй 9 булаг сумын иргэдэд тулгамдсан шийдвэрлэх чухал асуудлын нэг байсан. Энэ зам нэгдснээр ард түмэн төдийгүй бизнес эрхлэгчдэд одоо чухал ажил болж байна гэж харж байна. Улаанбаатартаас 1000 км аслагдсан юм аймаг байдаг. Говьалтай аймгийн хөгжил засаглалд өндөр хувь нэмэр оруулсан юм сайхан зам болгон шитгэж байгаа. Бид 23 онд нийтдээ 38 км автозамын шинэ зураг хийсэн. За тэр зурагнаас нийтдээ 31 км-ийн 4 их өсвөрээр шийдэгдээд явж байгаа. За тэрний нэг өнөөдөр энэ 15-16 км автозамын ажил өнөөдөр эхлэх гэж байна. За цаашлаад Говьалтай аймгийн Дэлгэр сумыг аймгийн төвтэй болон Баян-Онгор аймагтай холбох хатуу уучлалттай 643 км автозамыг энэ онд багтааж эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Хожлтын хий чинь хөлдөлтөөс хамгаалах үе буцалсан чулуун суур 7 см-ийн асфальттай 7 м-ийн өргөнтэй, хоёр талтаа болохоор 2.5 м-ийн явган зам, нөгөө талтаа 2.5 м-ийн өргөнтэй дугуйн замын төлөвлөлтөйгээр ер нь бол зорчигчийн өргөн маань бол 16-аас 18 м-ийн өргөнтэйгээр төлөвлөж байгаа. Яг стандартын дагуу техникийн шаардлагын дагуу бид нар барьж байгуулна. За мөн Говьалтай аймгийн бусад сумдыг аймгийн төвдөө автозамаар холбох ажил үргэлжилж байна. Одоогоор Алтай Бургастай чиглэлийн автозамын зураг төслөг гүйцэтгэх компани шалгарч ажлыг эхлүүлэх бэлтгэл хангагдсан байна. За тус зам ашиглалтанд орсноор Говьалтай аймгийн Шарга, Бугт, Зээл, Алтай зэрэг сумдууд аймгийн төвдөө хатуу уучлалттай автозамаар холбогдох боломж бүрдэж байгаа юм а.